өнөөдөр өглөө 5-аас 7 цагийн хооронд мөн 14-аас 16 цаг, 20-оос 24 цагийн хооронд за усархаг их хэмжээний бороо орох ийм урьдчилан сэргийлэх мэдээллийг өчигдөр буюу 19-ноос эхлээд мэдээллүүдийг өгч эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор өнөөдөр Улаанбаатар хотод 5-аас 7 цагийн хооронд 1.5-аас 3 мм-ийн хэмжээтэй хурд хүндэс орсон байна. За одоогийн нөхцөл байдлаар бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын системээр нийтийн эзэмшлийн зан талбайд ус тогтсон байдлуудын мэдээллүүдийг нийслэлийн онцгой комиссийн шуурхай штаб цаг тухай бүлгэн авч байна. За одоогоор Баянзүрх дүүргийн Дарихийн шинэ буудлын уулзуур Сүхбаатар дүүргийн Багшин дээдийн сургуулийн уртлын уулзуур дээр одоо ус тогтсон гэдэг ийм мэдээллүүд ирсэн байгаа. За энэ дээр одоо усыг зайлуулах арга хэмжээг одоо тухайн дүүргийн шуурхай штаб өгөөд арга хэмжээг хариу арга хэмжээг нь аваад ингээд ажиллаж байна. За одоогийн байдлаар нийслэлийн онцгой байдлын газар болон нийслэлийн онцгой комиссийн шуурхай штаб дээр үер өстэй холбоотой ямар нэгэн дуудлага мэдээлэл ирээгүй байна. За Улсын онцгой комисс болон ус цаг ур осны шинжилгээний газраас ер нь бол энэ 6-7-8 сард Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд одоо усахыг аадар бороо үер өсний эрсдэл өндөртэй байгаа гэдэг юм урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг прогнозыг бол өгсөн. За үүнтэй уялдуулаад нийслэлийн засаг дарга бөгөөд нийслэлийн онцгой комиссийн дарга Нямбатар даргын 2025 оны А2 дугаар тушаалаар нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабыг 6 сарын 25-ны өдөр байгуулад ажиллаж байгаа. За мөн одоо 7-8 сард одоо энэ үер өстэй холбоотой нөхцөл байдлыг хүндрэх болзошгүй гэдэг юм бас урьдчилан сэргийлэх мэдээлэл дахин ирсэнтэй холбогдуулаад шуурхай штаб болон нийслэлийн 9 дүүргийн шуурхай штабуудыг өргөжлсөн хэлбэрээр зохион байгуулж ингээд өнөөдрийн хүртэл үйл ажиллагаа явагдаж байна. За нийслэлийн онцгой комиссийн шуурхай штаб дээр нийтдээ одоо 9 төр захааны байгууллагын нийтдээ 45 албан хаагч ингээд 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж ингээд ажиллаж байна. За дүүргүүд нийслэлийн 9 дүүрэг дээр мөн одоо шуурхай штабууд байгуулагдаад одоо нийслэлийн дүүргүү 9 дүүргийн менежерүүдээр ахлуулаад шуурхай штабын менежерүүдээр ахлуулаад ингээд шуурхай штабуудын хэвийн үйл ажиллагаатай